За монголчуудын одоо нүүдэлчин ах вэ? Монголчуудын бидний соёл бол тэр нэг саагалтын одоо зайд биенийхээ дурангийн үзүүрт одоо биенийхээ барааг харж яргал зовлонгоо хуваалцаж ингэж ирсэн нүүдэлчин ард түмний дунд бол тэр хоорондын зайнаас одоо соёлын том бүтэн утга тэнд гүйцэд оршсоор ирсэн юм улбаатай санагддаг. Энэ суурин газар руугаа монголчуудын нийт хүн ам суурин хотоо бараацсан одоо ийм цагт бид нөгөө оцноос гарахад орцол харагдах нутаг юм гэж одоо манай Батуйг одоо яруу найрагчийн хэлсэн мөр байдаг. Үүнтэй яг адилхан одоо орцноос гарахаар орцол харагддаг ийм хоорондын зай маань багассан энэ цагт бол бид энэ хотын соёлыг бий болгох, удамж толгойн соёлыг бий болгох, хоорондын харилцааны соёлыг бий болгох гэдэг нь олон соёл төр суралцах цаг одоо яг харахгүй ирсэн. Тийм болохоор чин сэтгэлээс нь хэлж байгаа үг, за чин сэтгэлээс инээж байгаа нэмсэглэл, чин сэтгэлээс хандаж байгаа тэр хүндлэл гэдэг нь ямар үнэт бэлэг байдаг юм бэ? Ямар одоо соёлын тэр үндсэн хөрс одоо болж өгөх юм бэ гэдэг бол ойлгомжтой. Тийм болохоор соёл танаас эхэлнэ, надаас эхэлнэ, биентэйгээ хандах энэ харилцаа хандлагаас эхэлнэ. Соёл бол дэрэгдээс эхэлдэг зүйлээ гэж хэлээ да. Соёл танаас эхэлнэ.